За сайн байцгаана уу? Мэдлэгтэй жолооч подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За хамтран хөтлөгч маань манай их сургуулийн найз хөдөлгүүрийн мэргэжсэн инженер сурагч багш Мөнх Жаргал маань байна. За миний бие бол Бацангил овогтой Батушиг механик инженер мэргэжилтэй. За бид хоёр хамтдаа жолооч нарт зөв мэдээллийг энгийнээр ойлгох нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм зорилготой мэдлэгтэй жолоочийн их подкаст эхлүүлж байна. За тэгээд эхний дугаарын маань зочноор манай аав оролцож байгаа. За манай аав бол 40 гаруй жил холын тээврийн жолооч хийсэн. За ийм хүн байгаа. За манай зочин маань болохоор холын тээврийн жолооч. За автомастурд бол улсын аваргын тэмцээний 40 удаагийн аварга. За Шархүүгийн гомд орж явах маань орж байна. За бүгдээр нь орой минь. За та нартай энэ орой минь төргий. За ингээд та өөрийгөө танилцуулж өөрийгөө айл нутгийн хүн за анх яагаад энэ мэргэжлийг сонгосон энэ талаар танилцуулаач. За би бол одоо Говьалтай аймгийн Бугт сумын уугуул Шархүүгийн гомд орж гэж манай аав одоо Монгол Улсын аюу тээвэрч чинь одоо насаараа 1-р бац жолооч хийсэн байдаг. За түүнийхүү гомд орж гээд тэгэл аавыгаа дагчил жолооч болсон. Аав шиг мундаг сайтан жолооч болно гээд. Тэгээ жолооч болоод явж байгаа тэгэл автоспорт руу хоббигоор ороод тэгэл одоо өдгөө тэгэл уралдаал тээврээ хийгээл тэгэл явж байна да. За Бацангил ах маань өөрийгөө танилцуулаач. За би Хүсгэл аймгийн Галт сумын уугуул Дэмчиг Огта Бацангил гэж хүн байгаа. Хот тээврийн 1-р азад хот орондын тээврийн жолооч байсан. Сүүлд иргэний нисхийн хот азад шатгуун тээврийн жолооч хийж байгаа тэтгэвртэй гарсан юм бохоо. Анх бол ер нь жолооч болохтой их сонь түүхтэй жолооч болсон л да би чи. Оюутан байлаа дээр техникумын оюутан байгаад өвлийнхээ амралтаар гэртээ харахсан унаа олддгүй. 2 баазын үүдэн дээр очиад нисгтэр нэг оноо ингээ 2 хоног унаа хайгаад болтохгүй чандана чирээл буцаал гэртээ харж байлаа. Тэгэл ер нь хот орондын тээврийн жолооч болъё даа гэж бодож ер нь зорилго тавьсан хүн дээ. Тэгээ сургуулиасаа гарахын тулд аав ээжтэй загнуулахгүй тулд цэрэгрүүл явсан хүн шүү дээ. Тэгээ цэрэгээр дамжиж сүлдэн жолоочууд хот орондын тээврийн жолоочийг бүр зарж болсон. Намайг ч одоо ийм жижигэн биетэй ээдэ хот орондын тээврийн дэрэг барь чадхуудаа гэд хэлжсэн ч гэл хүн байдаг. Гэхдээ би ер нь зорьсондоо л ер нь би ийм чадлаар ухааны чадлаар дэрэг барьна л гэж өөрөө зорьсон хүн шүү ер нь. Тийм л хүн байна. За тэгээд гомдоржих юм аа Шархууга гавь тээвэрчин Шархууга бол бас 1-р баазын жолооч хийсэн тийм ээ. Одоо яг манай аавыг яг жолооч болох анхны гараагаа эхэлж байхад бас тухайд бас нэлээ үнэлэгдсэн мундаг тээврийн жолооч хүн байсан юм байгаа. Тэгээд аавд маань бас анхны энэ жолоо барих ухаанаас бас сургаж ирсэн байгаа. Тэр үеийн тээврийн баазад ороход ч анх эхлээд ер нь нэг тийм сэргээс хуруудаар гардаг шиг нэг тиймэрхүү машин өгдөг юм шүү дээ шинэ жолооч нарт. Тэгэл би ер нь моторгүй машин аваад ноцолдож нэг мотортой болгож асааж аваад жолооч болж явжээ анх эхлээд. Гэхдээ анхны жолооч анхны ирээс бүр хөгтөө. Өглөө гэрээс гарахдаа костюм жигтэйгээ гараал. Нэг төгрөгтэй автобусандаа суугаад орой харин нэгэд ирсэн чинь булганы дашин жилийн яв гэд гаргалаа намайг. Тэгээ би дашин жилийнхээ замыг мэдэхгүй. Карманда нэг төгрөгтэй костюм bijэхтэй. Кабинд бүүгээд дэвсгэр авахгүй. Тэгээд лавгсрын гэдэг жолоочийг дагаад яваарай л гэсэн. Одоо тэр үед бид нар чи бүгд л хочтой байсан дөө. Зайлууд Бантамас лавгсрын гэд булганы сайхны жолооч өвгнийг дагаад. Тэгээ явлаа нэг төгрөгөөр Лүнгийн буудлын гэдэг дээр очиод нэг тавг шил аваад идчихлээ. Одоогоор бол нэг тавг шилээ чи нэг 15-6 мянган төгрөг дөрөж авна надад. За ингээ карма хоосон болол. Дашин жилийн гэдэг газар руу явсангүй. Тэгээ барагддаггүй аргагүй шин хүү итэн. Тэгээ нэг явж байгаад унтаад нэг л хавсрах чи унтаад өглөө би чи кавинда костюм bijigтэй осгож өгөх гэж юм байх. Маргааш өглөө нь болоод арай хийж нэг дашин жилийн гэдэг газрын барааг харлаа. Тэгээд нэг ачаа буулгаж ясан ашгүй нэг залуу ирээд ээжтэйгээ хоторхсон аваад яваач. Гүн өөч чүхчихээс үнчгүй тэгээ хой чи нэг аяга хоолж байгаа ч гээд тэгэл
анхны хэрэгц хийж явлаа шүү дээ. Тэгээ дараа нь өрөө нэлээд жил гарам арам болцсон шарууга надтай би тэр чинь нэг 10 солиод цуг зогсож байсан юм аа Тайланд дор. За цэнгэлээ. Нэг түлхүүр арихгүй 3-2-оос хийж ижил тээврийн жолооч болдго юм шүү дээ гэж надад зөвлөж ижил. Тэр хайхтар үг шүү тэр үед жорон замаар одоо би шинэхэн жолооч явахдаа зарим нь төмөр утсаар үдээл зарим нь очиж жагаад буцаад хийндэ гэж одоо явж байсан. За тэр хойшин тавьсан хүн бол явандаа ер нь машингүй л болд юм л та. Нэг мөсөн юм хийнэ гэж ер нь машин байдгүй. Тэр дор нь хийж явахгүй болдгүй дөө. Тийм л үнтэй зөвлөгөөж дөнгөөгөө валтан бүрээ нэг бидэнд аяг чи сонссон да амбурвэ гэж зайлуу. Тий. Тэр үг намайг олон жил дагуулж явсан шүү. 2 жил гараа. Тэгэл ер нь жолооч болох дэрийг тэр хүн заасан шүү дээ. Одоо тэр үе чинь дашин жилээ ороход ч одоо нэг шиг юм засналцсан байгаагүй бах тий. Байгаагүй жил өнгөөс цаас асмал байхгүй юм чинь. Аваас лүн үрдэл асуултаа байсан юм тий. Төлөн үрт нэг баруун нэг сэргээ анги зам тавьж байгаа гэдэг байгаагүй. Тэгэл тэрнээс асан байхгүй шүү дээ. Хэцүү. За Гомбаахын маань хувьд анхны тээвэр хэр байв? Гот миний анхны тээвэр хад яг нөгөө жолооны үнэлэх аваад явснасаа л ярих л баг та тий. Түнсэл аваагаа дагаал хоосонд нь гал машин бариулж байгаа сүүлд нь ачаатаа ганц нэг бариулж байгаа л одоо сургаад байгаа шүү дээ нөгөө би жолооч болно гэж зүтгэж байгаа юм чи. Тэгэж явж байгаа би 97 онд авч сургууль төгсөөд жолооч болоод тээвэрт авах гарч. Анх харахад би говалтай ачаач явжсэн. Та аав чинь тэгэл одоо за миний хүү энэ ахагаа ингээд дагаад яваарай гэж ярьж исэн тэгэл би болохоор одоо энэ хүн дагаж явж байгаа хэрэг өөрөө л явчихмаар санагтаал. Ганцаар явмаар санагтаад одоо нөгөө бүксний захтаа арилааг өгчээр би 2 оноо алтаа очиж ирсэн. Тэгэж одоо 97 онд чинь өөр ангаа уралцсан мал тал байсан юм чинь бас. Тэгэл одоо говалтай тээвэр сүмгэл тавьхгүй орж ирж ирсэн түүхтэй. Ер нь тэгээд анхны тээвэр гэдэг бол маш гоё бахархалтай. Тэгээд яг нөгөө нэгдүгээр Азийн үүднээс намаа гаргаж яхад л яг нөгөө жолооч нар ярьж ирсэн гэх л үгүй жоох хөвгтэй шархуу одоо ганцаарангийн явуулчих одоо чадах юм уу даа гэл. Тэгэл бодвол тэгээд аавын санаанд би хүрээл явуулж исэн баг тийм ээ. За миний хүү одоо ганцаараа явах болно доо гэд. Тэгэл явж исэн ер нь бол их л гоё л байдیں۔ Тээвэр. Тэг одоо анх ингээд өөр би дагаа үзсэн чинь тий. Одоо тэр үуч одоо нэг гар утасны GPS энэ төр гэж байгаагүй яаж замаа олж өгдөг. Одоо та ингээд хүн дагаа өгсөн та өөрөө утсан байна тий. Тэгэхээр одоо яаж ингээд зам энэ төр олж өгч. Одоо бид нэр бол одоо ингээд гадаа хотоос гараад явгууд ингээд гар утасны GPS байхгүй тэгэл хаашаа явах вэ мэдгүй байж дээ тий. Оо тэгээд ер нь багасаа нөгөө хаавга дагаа яваад болохоор чи ерөнхий замын маршрутыг мэддэг болсон болохоор чи тэгээд говалтай хэр чи шууд л ерөөсөө замаа мэддэг болсон. Тэгээ Гомбаахын бас нутаг болохоор тий. Тий аав чинь дандаа нөгөө говалтай их голцоо явдаг. Дээр үед аврагт явдаг байхдаа ч дандаа их говалтай явдаг байсан юм л. Тэгэхээр ер нь яг мэдгүй газар руу явуул тэгээд тэр чинь амархан дөө тэгээд бүр болохоо ойлвол тэгэл хөдөөний айлаас нэг зам сураад энэ зам гайгүй энэ том тэргээр явдаг шавар намайг багтаа гэл тэгэл давхиж явдаг байл ш тий. Үхэр дэргээр гардаг зам ч хэл зааж өгдгийн тэрэг гарсан уу нэг тэрэг гарсан гэсэн яваад очсон үхэр дэрэг юм уу? Тийм бас болж ирсэн шүү дээ. Харин тэгээ тэр чи аргагүй юм да. Тэрэг гарсан үхэр тэрэг л гарсан гэж хэлгээд шүү. Машин гарсан уу гэж ярьж байгаа шүү дээ. Тасаа ялаад ингээд анхны машинаа хүлэгээ авсан чинь ингээд моторгүй машин байсан. Тэгээ машинаа яг яаж та босгож авч ив за тэгээд одоо л бид нар чинь жолооч болохдоо нэг 30 хоног 45 хоног сууж жолооч болдог тий. Тэгэхдээ бид нар ингээд машинаа яаж янзлах тухай ямар ч ойлголтгүй байдаг тий. Та тэгэхээр хэр удаан сурж иж ингээд жолооч болж яваа. Тэгээ анхны машинаа яаж өөрөө босгож явуу хэрхэн босгож ирсэн бэ? Тэр чинь авч сургуульд сурчил л та 6 сар. Бүгдийг заана. Одоо машины чинь шасси, хөдөлгүүр, цахилгаан, ашиглалт, иргэний хамгаалалт ер нь орохгүй ч л байхгүй шүү дээ. Одоо юу юм уу? Жолооч болохын тулд бүгдээ надад баг бүгдээ сурдаг гэсэн үг. баг техникум шиг сурж явахгүй юу? Эрүүл ахуй хүрэлцэн шүү дээ. Одоо анхны тусламж одоо хүн аваар тусвал яаж хиймэрл амьсгаа хийх үү мэх үү гэдэг ямар имийг ямар үед төрөх үү гэд тэр болгоны заадаг гэсэн шүү дээ авцургалч. Бүх юм заана. Одоо жанам гэтэл оротрын статрын шотгийн ингээл нэмэх хасгын гүйдлийн заана. Карбюратор гэтэл алюгаар нь ороод алюгаар нь гарах нөгөө одоо агарын тоормзолдог циклород нар гэл нормалын циклор бүгдийг заа штэ. Тэрүүнийгээ сурч авна. Тэрүүнийгээ сураагүй хүн бол тэгээ хээр зогсон л доо. Үзүүлэн болгоод бүр ингээд тасцсан байдаг байсан шүү. Яг голор нууцсан зүсрүүгээд хуугаад эд анги ийм гэж үзүүлдэг байсан.
Энэ суугаар ийм нэг үн, тэр суугаар тийм юм нэг үн гэдэг. Араа шүтгэхэд тоотой, тэдний ширхэг араатай. Нэг шүд нэмэгдэхтэл тэр машины хүч хэдэн хүн нэмэгдэх гэл ингээл бүх тооцоог бас өөрснөөс бодуулдаг юм шүү дээ. Тэгэл ер нь тэр заавал нэг тиймэрхүү юм өгдөг нь бас тэр хүнийг үнэн жолооч болох юм уу юу гэж шалгадаг байсан уу би тэгж одоо төвчээрийг үзчихсэн баг. Тэрнээс биш зөөнө хүний мууз гэсэндээ тийм муу юм байгааг баг. Тэгэл би чи авцрын зуудаас машина авч ижиж мотор янзлуулж ирсэн юм дэг. Тэгээ сайхан мотор хийж авсаа. Ер нь манай засварын зуудан мотор бас муу хэлшин байхгүй шүү. Хүчтэй бол хүчтэй. Бензин магад нэлээд сайн боловсруулсан мотор байдаг гэсэн шүү дээ. Таны хувьд одоо бүгд л ингээд зил 130 машинаар тээвэрлэж үзсэн мөх тэ. За гомбахын хувьд анх ямар машинаар тээвэрлэж байна? Би ч одоо бас жил 130-аар. Одоо миний тэрэг чинь 5783 гэдэг одоо сүүл нөгөө хувьд гараад номер сэлгэдэл 7063 нэртэй болсон. Одоо миний тэрэг чинь сумгуугаан тэрэг байсан шүү дээ. Тэгэл тэр тэргээр анх тээвэрлэж явжсэн. Тэгэд би бас авц сургууль чинь одоо намайг 96 сурж авах чинь бас хагас чи сурдаг. 9 сард эхлээд 3 сард хичээл дуусаа. Тэгээд нэг шалгал шүүлэг мүүлэг гэсээр агаад 4 5 сар гэдэг үнэлгээ авдаг байсан. Яг тийм энэ одоо бацгийнхаа ярьсан бүх энэ хичээлийг заадаг байсан. Одоо юу гэдэг яг л мэрэгжлийн жолооч бэлддэг байсан гэх юм уу та. Тэгэхэд тэн 6 сар сурчаад юм мэдгүй хүмүүс төгсч л байд. Намайг би бас боддог байхгүй. Манай жоохон байхдаа ч нөгөө ингээ автаа хөдөө явж шүү дээ. Тэнгүүд аавын машины дээр ингээд бүр баг засварын төв явдаг байхгүй. Тэр машинд ордог бүх багаж хэрэгсэл юу вэ? Бүгд яг тэр машин дээр яадаг. Тэнгүүд тэр машин угаасаа зандаа зогсох баг боломжгүй шүү байхгүй. Жолооч нь өөрөө бүх юмаа мэдж байгаа. Бүх гард орох багаж хэрэгсэл бүх юм байж гин. Тэгэхээр яг тэр тээвэрлж байгаа ачаа бол яг тэр хүрхстэй зэгтэй хүрхстэй гэдэг ийм юутай. Тэгэл ерөөсөө тэр машин дээр бол ерөөсөө бүх юм явдаг гэсэн байхгүй. Одоо яг тэр нь яг ингэж бодогдоод идэг байхгүй. Тэгэхээр тэр үеийн жолооч нар бол зам харгуу бас нөгөө ямар байсан тэр нөхцлөөсөө болоод тийм юудаг гэсэн махалтай тийм ээ. Дандаа шарган замаар явна. Тэгэл одоо тухайн үед л тэгээд ерөнхийдөө жолооч гэдэг хүн чинь одоо ерөнхийдөө нэг юу гэдэг нэг анхан шатны механикийн мэдлэгтэй болцсон хүмүүс яваад байгаа байхгүй. Машин өөртөө заснаа гэдэг чинь тий. Наа зах юм ал хий. Наа зах юм бол бүгд хийж сурсан. Тэгжиж л тээвэрт гаддаг. Ерөнхийдөө одоо тэр үед явж байгаад ингээд зам машин өдрөө зогслоо гэдэг ингээд дуудаж бариад засвар ирдэг байсан уу? Байхгүй. Техникийн түргэн гэж байсан шүү дээр үед. Түргэн тулсан дуудахаар гагнуур ирнэ. Ер нь тэгээд нэг газар чирээд өхүүлчихнэ. Тэгээ ойр зуурын сэлүүг байх нь байна. Ер нь ихэнхдээ сэлүүг нь дараа дуусчихдээ юм аа тэр чинь. Хотод олдохгүй сэлүүгээ тэндээс хүмүүс бас авдаг болохоор зэрэг тиймэрхүү байсан. Ямар ч нэг гагнуурыг бол түргэн дуудаад хийлгчихнэ. Ямар ч нэг дулаан газар бараад болчихно шүү чирээд. Тийм байсан. Одоо энэ сайхан буудлууд юм байсан байх шүү тий. Тий, яг энэ буудлууд чинь Төв аймгийн 90 сантын буудал байна. Тээврийн жолооч машинаас засаад халуусан дор явчих зориулттай байсан. Баян хонгорын бууцагаан тийм байсан. Ховдын даривт тийм байсан. Тийм би болж ирсэн шүү. Бүр машины арам сачдаг тийм газар байсан шүү дээ. Одоо аавч одоо нөгөө анхны тээврүүдийнх нь нэг нь бас Батсүмбэр рүү 2 хоног явсан гэж ярьдаг. Одоо бид эдийн төсөөлөлд бол итгэхгүй байгаа байхгүй. Батсүмбэр ч одоо ингээд 2 цаг яваад ирэх газар шүү дээ. Тийм газар 2 хоног явсан гэж байна шүү дээ. Би гой балтаагаас ороод ирлээ. Тэгсэн Батсүмбэрийн зам байна. Батсүмбэр яваадах гэн. Тэг энэ чи буулгач 2-аа дахиад орж ирээ. Гараа явсан. Гараад баруун дөрөнд даваад явжсэн чинь бор ороод. Тэгээ нөө арчантаа цаашаа гарангууд нөгөө нялцаагаад машин чи гуулсаар гал жиргүүлдэг чинь тэр төмөр замын ярал руу яваад ирчихдэг байхгүй. Тэгээл өнгөр. Тэгээд 2 хоног шүү дээ Батсүмбэр. Тэг хүн тэлгэд үнэмчихгүй. Зам тийм байсан шүү дээ. Угаасаа нөгөө хангаа газар чинь бас хэцүү шүү дээ. Яг бороо орохоор хар шавар чинь тэгэл ястаа нэлцэн. Яг л хазгаар угаа голсоод байдیں۔ Машинтай битэл явган буугаал хатаж унчихад байдаг юм чи. Тэгээд чи одоо Батсүмбэр орж 2 хонсон шүү дээ. Орох гэж юу? Одоо энэ өнөөдрийн подкастын дугаарыг нэр маань бол саятан жолооч гэж байгаа. Тэгээ наваа ингэ нөгөө хүүхэд байхад бас саятан жолооч гэж их яригддаг байсан. Одоо булганы хаалгаар ороход хүртэл тийм бичиг өгдөг байсан шүү дээ, тий. Тэр энэ саятан жолооч гэж юу яг ямар нэршил, ямар утгатай юу гэдгийг бас сонирхоод явал, тий. Тэр юм баригад байгуулад саятны төлөө баригад гэж. Тэгээ сая тонн километрийн ноорон биелүүлэх.
тийм баригад багхгүй баригадаараа ажиллаад одоо Самбуу Янданбаатарын санаачилсан юм шүү дээ. Манай 1-р азийн 3-р хэсгийн халуун жилийн хүмүүжүүлэгч байлаа шүү дээ. Тий. Тэр үний гаргасан санаачлага. Сайт одоо Бумтан гэдэг хөдөлгөөний дараагийнхан сайт юм билээ. Тэгээ тэр баригадаараа ингээд сая тонн километрийн төлөвлөгөө хийж саялтангаа баталгаажуулдаг. Тэгээд нэг удаа биелүүлвэл нэг саятай 2 дахь сайт ингээл явна шүү дээ. Тэгээд дараа нь энэ сайтны хөдөлгөөн маань хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын баригад болоод явсан баггүй. Тэгээд 1-р аз жир нь бас их алдар үнэтэй хүмүүстэй газар шүү дээ. 1-р хэсгийн Давагбаатар халуун жилийн хүмүүжүүлдэг. 2-р хэсгийн Данхарбаатар халуун жилийн хүмүүжүүлдэг. 3-р хэсгийн Самбуу Янданбаатар халуун жилийн хүмүүжүүлдэг. Засварын хэсгийн Гамтөмөрбаатар халуун жилийн хүмүүжүүлдэг. Тийм том аз шүү дээ. Юу юм бэ штэ. Одоо хуучин цагийн нөгөө яг ийм мундаг сайн байгаа хүмүүс нь залуу хүмүүсээ ингэж нөгөө сургаж явах нь шүү дээ. Одооныхоор одоо баадын систем л юм да. Тэ 4 хөдөлмөрийн баатар зэрэгцээд байж исэн үе шүү дээ. Тэг одоогийн хүмүүс сонир байх л да нэг баригад одоо хэдэн хүн байгаад хэр хугацаанд явж ийж ингээд сая километр хүрдэг гэсэн бол Тэр ер нь тооцоогоор л тонн километр за чи энэ сард ийм тонн километр ажил хийн шүүгээл төлөвлөгөө өгдөг л дөө. Нэг одоо данд хэрэг бол нэг 30 хэдэн мянган тонн километр юм уу зэрэгүүлтээ тэр нэг 60 мянган тонн километр ч юм уу гэл. Тэгэл тэр үнийг л хийн штэ. Тэгээ дээр нь ачаа гэдэг нэг ажил бай. Тонн километр хөөхөр зэрэг чинь цалин өндөр болно. Нөгөө ачаа нь багасаад явчихна. Ачаа чинь ойрхон яадаг гэдэг байхгүй юу? Тэгээ ачаа нэг 100 тонн ачаа заавал ачсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр чинь хот хөдөг ингээд тэнцүүлж явдаг. одоо тэр үеийн машинуудын чинь даацсан одоо нэг удаагийн тээвэрлэх хэмжээ нь ямар Өөр нь байсан? дан дэрэг нэг 5 тонн дан чиргүүлтэй дэрэг 10 тонн тэгэл том чиргүүлтэй нэг 15 6 бас могцоо хос чиргүүлтэй. Одоо нэг удаагийн тээвэрлэх тийм хэмжээ шүү дээ. нэгдүгээр хамгийн олон хос чиргүүлтэй байсан шүү дээ. Литрээрээ бол одоо Yonkers чинь 6-500 литр ордог. Чигүүл нэг 10 нийлүүлчихээр 13,000 3,000 тэгээд харин Одоо тэгвэл одоо гомбаах ингээд тээвэр тавьж байгаа. Одоо тэгвэл энэ нэг удаагийн тээвэрлэх хэмжээ чинь бол асар их болцсон баг тий. Одоо ер нь ямар хөө одоо ч би ч нөгөө сүүлд нэг 46 мянган литрийн чиргүүлтэй байж байгаа. Тэгээд чиргүүлээ зараад одоо 32 мянган литрийн чиргүүл авах гал бодоол байж байна. 46 мянга бараг 8 дахь хийх. тэглэх байхад Тийм шүү дээ. Одоо цаг үеийн нөгөө машины хүчин чадал юм нь өөр болцсон. Энэ үе чи одоо 30 чинь өөр бол одоо 5 тонны л даацтай машин шүү дээ. Чиргүүлтэйгээр нь 10 тонн л ачна. тэгэл одоо чиргүүлэндээ 46 мянга гэд бодоход ч одоо хэдв. 4 чиргүүлтэй тэр нэг дан дэрэгний ачааг гомбоо аваад явж штэ. Тэр үеийн Тийм нь бол асар өндөр болцсон. Өндөр. Тэр үе чинь тэгэл 30 хамгийн том дэрэгчэнд одоо КамАЗ Караз л байлаа шүү дээ. 27 дугаар автодизел мизл. 20 тонны даацтай гэд. Тийм тэд нар чи явдаг байлаа. За байж байгаа манайха хамтран ажиллагчдаа зарлаатах юм. Мэдлэгтэй жолооч подкастын хамтран ажиллагч Winparts компани зорчигч тээврийн хувьсгал баас 4 өчигдөр. Баярлалаа. Бацангил ах маань одоо ингээд 40 жил яг зил 130 машин алж болоод барьсан уу эсвэл өөр машин барьсан. Би ерөөсө зил 130 идэх машин барьж эхлээл тэр машинаараа л дуусаад тэтгэвртэй гарсан. А зил 130 ч нь болохоор зэрэг тэгээд бас давааг өвөнд бас явдалтай штэ. Араа дуусна. Тэгэл чичэр шүү дээ. Тэгэл чулуу ивэн картанд нэг ярьдгийн бидний үеийн одоо нэг хүмүүсд картанд гэхэр гайх байхад. Одоо кардан буюу 3 холбоо шүү дээ. Тий. Гарт хооронд татж байгаа ойрлуулж байгаа л гарт хооронд хаваад косо бас шидэж болохгүй шидвэл гандис хагараад удчих тий. Тэгэл үздэг байсан. Иргэн. Тэгэл хүчтэй болох ганцаараа хагарна. Тэгэл ураал ээлж идэг байлаа тий. ураал ээлж ийн. Ураал ээлж нэг 18. Ураал ээлж одоо боксын думруулна. диаметрээр ярил 30 ээлж чинь Porsche-гийн диаметр 100 байхгүй. А ураал ээлж болохоор 110 болдог. Тэгээд 1 см нэмэгдэг. Нэг тойргоор. Тэгэхээр чинь л одоо автоматар шууд 1.8 нэмэгддэг. Тэгэхээр одоо зил 130 маань өөрөө хитэн морины чадалтай ураал ээлж ихээр хэр их нэмэгдэн гэсэн үү? Морины хүчийг одоо таал мэдэхгүй бол би ч одоо мэдэхгүй дээ тий. Одоо 130 л гэж яддаг үсэ 130 хүрч. А үйлдвэрээсээ юу? Тий. Яг ерөнхийдөө V8 хөдөлгөө шүү дээ. Кариотер. Тэгэл нэг нэмхэр зэрэг одоо нэг 140 авцал очих юм байна. Нэг 10 мөрний хүч нэмэгдэж байгаа юм тий. Тэгэх бах. Тэгт ураал ээлж мундаг хүчтэй шүү. мундаг хүчтэй сайхан мотор.
Одоо сая Гомбаахи бас хэлж штэ нөгөө кардандах гурван холбоо гэдэг. Ер нь одоо тухайд одоо жолооч нарын ер нь хамгийн одоо голчлох эзэмших хэвээр ур чадварууд ер нь ямар хуу ур чадварууд байсан бэ? Уусаа авцруул дээр чинь нөгөө жолоон дээр ч уусаа нөгөө гүүрэн дээгүүр гаргаа зогсоогоо за гурийн холбоо хийж хийлгдэг гэсэн юм. Хойш алдахгүй л гэсэн. Алдахгүй. Ерөөс ингээд хойшоо 1 см ухтал шаргалтанд дооно шүү дээ. Тэр чинь арагийн салгуулаа зогсооч. Тэгээд араанда хийгээд тоормж консоо зөрүүлнэ шүү дээ. Хаазаа нэм. Тэр чинь одоо энэ баруун хөлөөрөө хааз тоормж хоёр чинь зэрэг өдөрдөгдөн. Конс чинь бол зүү хөлний ганцаараа зүү хөлийг эзэмшин тийм шүү дээ. Гэтэ практик дээр арай өөртөө яхаа. Үгүй яахав тэгэл. Хөдлөөл зүүн хөл гэдэг юм бол дахиж конс гიშхгүй. Ер нь нөгөө завсрын хааз гэдэг юмар. Одоо мотор эргэлтийг тааруулаад коробч ингээл орно. Дахиж конс гიშхгүй. Тэгээ зүүн үнцхэн тоормзон дээр. Тэгээ тэр мэн одоо яг бас ингээд уралдаанд ашиглагдчихсан. Уралдаанд ашиглагдаж байгаа биднэрт бол тэгж ашиглахгүй. А тэр чинь онлын хувьд бол хориотой. Багш нар тэгж заахгүй шүү дээ. А тэгэхээр амьдрал дээр ингээл гараал жолооч явахтаа бол тэгэл конс гэдэг юм хөдөлгөл хэрэгэлдэг, бусад үед хэрэгэлдэг. А нэгдүгээр оронд нь хэрэглэх юм да. Нэгдүгээр ороо чи нөгөө шараараа байхгүй учраас дугуйж ордог байхгүй нөгөө шууд шулуураа ордог. Тэр үед татах юм бол мотор олиод арж ятар шатдаг ч удаа байдаг л тийм. Ер нь бол дээр үе нөгөө машины маань хүчин чадал муу. Тэгэхээр нөгөө жолооч нарын ур чадвар их өндөр байсан. Зам муутай. Зам их. Тэгээ бороо орон шавар гарна. Яаж энэ замыг тонслохоохгүй, яавал номоо хугуулахгүй явах уу? Нэг гарам гарахад энэ гарны те ус нь одоо ингээд дэлгөөхөн байвал тэр ус гүнзгий байгаа шүү дээ. Тэгвэл яг тэрний доогуур жоохон жирэлзээний дээгүүр яг жирэлзээгээр орвол нуурчин яг тэрний дээгүүр одоо энэ гармыг тойрж гарна ч гэдэг юм ингээл нөгөө туслах жолооч нараас одоо ингээл тэднэр уншиж сурах юм. тийм шүү дээ. За чи энэ гармыг ингэж гаргах хэрэгтэй шүү гэж нөхөн заахад дараа нь яг л тэргээр мэдээж гүнзгийгээр явбал гүнзгий усанд машин чи хүч алдна. Тэгэл унтраач тэгэл балхар шүү дээ. Тэр Гомбаах маань одоо яг ямар машинаар тэр хийж яваад одоо яг хамгийн сүүлд одоо ямар машинаар тэр явж байна? Би чинь анх одоо 30-аар эхэлж илээ. Дараа нь Вайник хамааз одоо 6 өөрч 6-гаар явж ясаад тэгээ дараа нь Фоса Хило гэж машин аваад тэгэл тэрний дараа Фоса болоод одоо Скана гэдэг одоо машинаар л тээврийж байна да. Энэ одоо таны тээврийжсэн бүх машинд ерөнхийдөө нэг механик машин байсан. Энэ автомашинаар тээврийж байна. Хөө одоо би механикийн өөртөл Сканагийн өөртөл би механик машин авсан шүү дээ. Автомат машины нэг сул тал байна тээвэрт. Одоо гинт ингээд нэг донслогоо гараад огцон мөхсөр өгч гэдэг юм шавар цас масан чи нөгөө гөлөө мөлөн дээр чинь автомат машин чинь араа өөрөө солигдсон шүү дээ. Ойрлуулаад гэж солигдох гэжтэл хийргээ зогсчихдаг байхгүй. А механик машин бол мэдээж би өөрөө хийдэг учраас автоматаас хурдан сольж чаддаг. Тэгэхээр ерөөсөө одоо өөрөө механик машин дуртаач гэх юм уу. Хүмүүс бол автомат амар гоё гэл одоо ярьдаг. Гэхдээ би бол одоо миний онж байгаа машин бол механик л. За одоо тэгээд ер нь бол зам харгуул маш их өөрчлөгдсөн шүү дээ. Оо асар хөрчлөө. Одоо ч тээвэрт явахад гоё болчлаа шүү дээ. Өө тэгээ засамлаар одоо Баян хөлгөө ороход 1600 км засамлаар явдаг болчлаа шүү дээ. Сая бол аав хэлжтэй лүнгээс цааш засмал байгаагүй. Тэгэхээр замын нөхцөлөд бол асар их өөрчлөлтсөн байгаа байхгүй. Тэгээ би аав нэг яадаг гэсэн бохгүй. Сонсголон нөгөө солонготын даваа шүү дээ. Солонготын даваа чи ингээ хоёр талаараа юм цасан түнэл үүсдэг гэд ярьдаг гэсэн бохгүй. Тэгээ би нөгөө өөрөө харж байгааг болохоор итгэхгүй. Тэгсэн чинь би сүүлд нэг зураг харсан чи яг юм сансрын түнэл шиг том ийм цасан хонгил үүсдэг байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийн зам аргуу тэр нөхцөлөд бол бас үнэхээр жинхэнэ жолооч яг бий болгож исэн л байх гэдэг юм л та тийм ээ. Дээр дээр засах юм дээс. 2000 оны зууд нар чи солонготын даваа тийм байсан шүү дээ. Захны тусангийн зам ингэх чинь фургоно замын хажууд яч хавар авч байсан шүү дээ. Цасан дотор очиод Гаргаж чадахгүй юу? тий. Бид нар чи машинаас шууд гараад тэр цасан дээр гараад гэсэн шүү дээ. Нөө машины хоёр талын тойл тэр ханан юмдаа шүргээл явдаг. Солонготын даваа чин зам ихтэй, Загастрын даваа зам ихтэй. Ер нь том даваанууд бүгд зам ихтэй. Ихтэй. Тэгэл загас орохоор дандаа ингээл нэг хусаад янзлаа тэгээ дийлэхгүй шүү. Дийлэхгүй. Ямар сандаа түнэлцээр байгаа л машины дээгүүр давчдаг. Түнэлтчихдээ. Тэгээ нөгөө дээр доороосоо нөгөө нэг одоо юу гэдэг. За одоо өгч байгаа машинууд нь гараад өгч байгаа машинууд гараад тэгэл дахиад буух машинууд нь гараад ингээд зүрж ингэж гардаг. Тэгэхгүй л ганцхан машины замтай болцсон. Тэгэж явдаг байлаа шүү дээ дээр үед. Тэгээд тэр ухаад байхаар зэрэг хунгар дүүрээд тэгээд тэр нь улам хүн дээр болоод идэв юм да. Одоо утгаад.
Тэгээ нөө машин дүүдээд ингэж. Тэгээ одоо ингээд зам хэцүү одоо жишээ ингээд та нэг удаад тээвэр туад хамгийн удаан хэд хоног явжсэн? Би ер нь 50 грамм явжсэн баг. Ажлагдсан. Захан дачаа болгох захан татсан. Гэхдээ хэд ч нэг 20 дугаар тогтоол гарсан явах шүү баг. Нэг 5 хоолны маргааш гэлэл дээр л нуурцсан л юм. Тэгээд дашин жилэн дачаа болгочоод дашин жилэнгээс очиад завхан дуулгаад завханд очсон. Тэгсэн чинь бааз руу чи ярьцаа. Өвсгөлийн цэцэрлэгээс тоцсон зингэл рүү 40 хоног эрээсгэл ингээл тэгэл ирж очихтойгоо 50 гараал явчихсан. Тэр чи одоо Мартин 8-аас хойш явсан дөө согоотын бууд дээр Мартин 8 өнгөрөөгөл цаашаа битүү цасан дотор өглөө болгон л тэр тэсийн голын гүүрний цасыг ухаж ордог буцаж гарахтаа ухдаг их цас жуурдаг газар. Арайг тэр ажил дуусаал хөхөд тонгоолоор орсон. Хөө бараа. Гүм сайхан байж. Хөтлийн давж наанаас их огцсон. Цаанаасаа бол мэддэггүй. Асуур хоног гараад ирдэг. Тэгээд тийм яг наат руу бол мундаг хэцүү цаг үеэр тэгэл явдаг юм. Бас дулаанд шавдаг юм аа. Нурагцсан ажиллагаанд бол тэртээ намар яваа шүү. На жамин генерал гэж байлуу. Юуны ч одоо гин онцгой байдал юм. Тэгэл урагцсан ажиллагаанд яваа. Өшөө тэгээд гинтийн ажиллагаа гарнаа. Явчихдээ шүү. Гинт энэ зам тээврийн очиод очихоор л зам ууд сураж аваад тэгэл тийшээ тоног гэл хотоос баазаас бензин толоо онгоцоор ирдэг юм уу? Тэгэл явдаг шүү. Эсвэл тэндээс ижигдэг юм. Тэгэл явдаг шүү. За Батцангийнх ингээд хамгийн урт ингээд 50 гаруй хоног явжсэн гэж байна тий. Тэгээд 50 гаруй хоног явахдаа одоо гэрийнхэнтэйгээ яаж холбоо явах вэ? Одоо ингээд танаа одоо гэрийнхэнтэй одоо таныг ингээд ажилдаа явцсан гээл одоо нэг 7-7 хоноод ирнэ гэж бодож байгаа. Тэгснэгээ 50 гаруй хоног явждаг. За тэгээд энэ 50 гаруй хоногт одоо ингээд одооных шиг ингээд замд бол нэг олон цайны газар энэ төр байдггүйсэн баг. Тэр үед яаж хоол энэ төр хийж явдаг гэсэн юм? Ер нь ажиллагаанд явчихаар зэрэг чинь цаашаа тэгээд ирэхгүй бодвол тэгээд ойлгож илэх байх л да. Цаашаа явчихжээ. Тэгээд хоолонд бол өвөл бол ер нь хоолоо бэлдэж аваад явдаг юм. Нэг банш чимхэж аваад уутлаад маха сайхан татаж үлдэж аваа, гурлаа хэрчиж хөлдөж аваад тэгэл явдгийн шүү дээ. Тэгээ баншаа зарим нь хоолндоо чанж идэхээр зарим нь боорцох шиг чанаал тэгэл боорцгаа хийгээд тэрүүгээрэл болж явна шүү дээ. 100 болвол одоо тэгэл боорцтой шүлээл нүм шар хөрмөсөн дээр л болгоно шүү дээ. шар хөрмөс ойлаа мөн нөгөө ишмэл хэлээ. Ишмэлгээ сүулд гарсан тий. Тэр чих гоё билээ. Юу шар хөрмөсөө бид нар чи шар жагунцгаар нэрлчихсэн тэгээд тэрүүгээрээ хаагаад ижидээд тэгэл явна шүү дээ ер нь. Одоо ингээд гомбоос үл ингээд хүмүүс ингээд ярьдаг ингээд холын тээвэрд явжсэн чинь ингээд орой явжсэн чинь ийм ч юм харагдаад тийм ч юм харагдаад ингээд унтчих хаалга төгшөөд тийм тохиолдож юу тань юм. Ер нь л яг тийм тохиолдож байгаа. Гэхдээ би нөгөө усын тариалан сум руу явж байгаад хэрэгсэн өмнө бензин дуусчихгүй юу. Тэгээ нэг хамт явсан тэр нэг дурд яваад гэсэн би хойно үлдсэн байж байгаа. Тэгээд чиргүүл хараа банкнаас нөгөө түлшээ бензинээс харж авч байгаа. Тэгээ хайшлуулж байгаа л сороо сууж исэн чинь нэг сонин дуу дуурал гэл юм дуурал. Аарцгаар осоо дэр тийм л шүү дээ. Хүч нэг юм айц ч юм уу те харахгүй шүн ганцаархнаа байгаа гэлгүй. Тэгэл жоохон саруулаа нөгөө банкт тэр нөгөө дуу 2-3 дуурал тэгэл нөгөө шанака суугдаатал машин дээрээ шидэл чиргүүлхэн банкнд хайлт таглаж аваад тэгэл гараал тавьхгүй манай эдмэнд наран булгийн ахын зогссон байсан. Нөгөө хэд дээр хажууд нашил унтаад гэсэн. Өглөө босоод ярьлаа. Одоо Модын даваа хамт явжсэн байхгүй. Хөө даваа хинч одоо шин юм ойрлоо. Гүүдл мүүд таарч үгсэн. Ямар юм бэ тийм шар шавуул дуурж авахгүй юу гэдэг. Тийм. Тэр бол одоо юу гэдэг тухайн үед л амар айцтай тэгэл яг нөгөө юм залуу хөхөд чинь тэгэл одоо эсвэл шин ганцаар явахад дивгүй үстэй тий. Нэг сони юм дуурхаар чинь. Тиймэрхүү нөгөө одоо айцтай тогтоос хөхтөө явдал тохиолж л байсан. Ер нь тэгээд янз бүрийн болсон доо. Президент даалгадуул чаал хүртэл зогсчлээ хөрхи нөгөө нарийн тэлээ хавцлаа шүү дээ. Тий. Тэн дээр ороод энэ нэг хадны оролд унтах гээд дэргээ хоччихсан чинь салхи үлээгээд нөгөө президент нөө зүрээрээ даалгадсан хингэрээ даалгадчих жоогоо бас тийм үе байдаг шүү дээ. Гэхдээ нэг хэнтэнаа унтах гэжсэн нэг юм дуграалах энэ дээр хин одоо президент дуграад байгаа юм байна.
гээл нэг тоогоо гэдэг унтаад өгсөн. Өглөө усаа бэрзэд өгсөн чи нэг нь сүйтгэх гараа өгсөн. Нэг нь муу машин дээр гараад унтцсан юм. Тиймэрхүү юм байж л идэв. Ер нь бол хүмүүс хайгаал янз бүрд болоод байдгийн тэгээд нэг хээр хөвдөж байгаа архины шилний ам нэг турбаа нэг ордоолгоцсон турбаа мурбаны нэг салхи мэлхэн дуугаж үглэж байгаа нэр бол хүмүүс өөрөө өөрснийгээ хайлгаад ах шиг бид гэж бодол байдیں۔ Бид тэрнээс ш яг нэг жөтгөн шоломсон ч арай таараагүй л гэдэг юмсан шиг. Тэгэл амтун асуугаал ер нь ингээд зам харгуу одоо ингээд өөрийнх нь явж үзээгүй зам мам ингээд ярихэр зэрэг хүмүүс газрын мохорлоо орчих юм шиг байгаад байдаг байхгүй юу? Ер нь хийвгүй шүү тий. Тэгэхээр зэрэг би дэгдээ. Хоёр аймаг, хоёр сум байтга хоёр айл хоорондоо замтай байдаг юм а гэдэг байхгүй юу? Тэгэхгүй болохоор хүмүүс нэг өөрийнх нь нэг явж байгаагаас өөр газар руу болонгууд нэг тийм газрын мохор руу очиад нэг цөлөгдөх юм шиг болоод ах чиг. Мэдхгүй газар явахаа. Газар хорохгүй тий. Тэгээ нүдэнд буудаад айгүй хол яваад гам санагдаад байдаг. Тий. Ер нь бол яг нэг тийм шүн мөн явах шорон замаар явах. Яг тиймэрхүү шүү дээ. Засвал зам ч нэлээд километрийн шон харагдаад яваад гэж байгаа шүү. Тэгээд Би бол бүр шүн явдагчгүй. Угаасаа өдрөн замаа болдгоо шүн яаж явах вэ шууд удаад гэдэг. За нэг гомогч одоо Монгол улсын 40 удаагийн авраг болсон. За анх яагаад ингээд автоспорт гэдэг энэ салбар руу орохоор болов? Автоспортын миний орсон төгч нь одоо бас хөгжилтөөч гэх юм уу? Хаадл явдалтай орж исэн шүү дээ. Ганах маань 2003 онд уралдаж эхэлсэн. 69 аваад. Тэгээд одоо манай унах 2 авч исэн шүү дээ. Ганах унах 2. Тэгээд би чинь нэг уралдаа ерөөсөө сонирхдаггүй үздэгчгүй байж байгаа. Тэгээд 4 онд нөгөө Дархан Чингис мастер кросс болно. Тэн дээр нөгөө тэмцээний маргааш нэг сонирхчтой тэмцээ. Болон мэрэгчлийн бас тамирчны тэмцээн болно. Тэрэнд ингээд чи ор гэдэг. Зүхтаад байж. Түг на жарис барьж үзээч чадахгүй гэдэг. Тэгэл ганах чадаас та зүхтоол стас хохин шивч юм уу гэ намайг хүчээр дархан авч ороод ашгүй машин нэвтэрчлээ уралдаан дээр. Йоо ашгүй гэд. Тэгсэн одоо нөгөө Батэлгэр ахыг та танинд хишиг тээвэрд байсан. Батэлгэр ахын одоо нөгөө хишиг ах чинь уралдаж ирсэн. Тэгээ хишгийнхаа машинаар би маргааш нь гараанд гарлаа. Оройн нэг араагаа заалгаж аваад уулын өрөөнд хэдэн удаа бэлтгэл хийж аваад за ингээ явхад болох юм байна. Тэгэл гарч яваал машин нэвтрээд жоохон машин бэр мотой өөдөө гүйцэхтэл тэг хүний чинь хор шалт хөдөлгөл юм ялээ л те. Уруу нөгөө өдөгөө гүйцээл ахаал өөдөө гүйцэхдээ тэгж явж байгаад нэг дөрөв тойроод машин нэвтрээ зогссон. Тэгэл ер нь бол нэг жоохон уралдыг гэсэн бодол ерөөсөө яг тэр үедээ шууд тодорсон. Тэгээ ганаа ах маань ч өөрөө шууд за 9 сарын их сарлаад ахыхаа машинаар ороороо гэл. Тэгэл би чи ерөөсөө 3 сард уралдаал 9 сард өөрийн гэсэн машинтай болсон байхгүй. Ганаа ахтай шууд надад машин өгөөл. Тэгэл 9 сард би ч анх сорилгот уралдаал. Тухайд тэгээ 4 байранд орчихлоо. Тэр үед одоо ингээд уралдахдаа одоо бас олон хүмүүс ингээд бас сонирхдаг л байна. Жарис уралдаг. Яг юунаас эхэлж яаж бэлддэг юм бэ? Одоо тэр үед яаж машина бэлджээ? Одоо ерөөсөө машина бэлдэж байгаа байдал маань адилхан маань нөгөө өөрчлөгдсөн үү? Одоо цаг үеийн арай өөр болсон. Тэр үед би ч одоо 30 хэдэн машина, КамАЗ мууз гэдэг машинаар мэдэх болохоос Жарис гэдэг машиныг мэдэхгүй юм чи өрүүлийнхээ ард анх сууж байгаа юм чи. Тэгээд олон сүнжээ мастер Сэлэнгийн жагаа гэдэг одоо миний багш намайг анхаад өөрхөн тарчингуудаа чи ахаараа карьерийн янстал гэдэг чийсэн. Тэгээд карьерийн барьж очиод тэгэл за чи ахыхаа машиныг гунж үзгээд багшийнхаа машин уугаа гэсэн чи мондог гой тэрэг байгаа юм чи. Тэгэл за чи машин ийм болгомоор бол авид тэргээд. Тэгэл Жарис гэдэг машиныг араам гүйж болгож байгаа л бүр араам болгож байгаа задлал. Тэгэл ихнээс нахвалаа за чи энэ ингэж солих хэрэгтэй ийм бол тэр ингэж боо гээл яг машины угсралтыг буцааж хийгээд яг би өөрөө нөгөө манай ээгийг одоо миний хураад бид хоёр нийлээл хамт нөгөө Жарис чинь багшаараа заалгаад босгочихсон. А одоо бол бас нэг арай өөр төвшнийх болцсон. Хүмүүс харахад бол яг Жарис гэж хараад байгаа. А гэхдээ яг хөдөлгүүр одоо ингээд одоо юу гэдэг нь яг 4 жилийнтэй карьер хөдөлгүүр оруулж байгаа гэж бол доторх хий дангууд нь сайжруулалт тэгээд өөрчлөгдөөд одоо Жарис нь ч бүр компьютертэй болсон байгаа шүү. Харахтал энэ маань Жарис гэж харагдаж байгаа болохоос биш. Үйлдвэрийн 76 морин хүчтэй машин. Бид нар бол одоо яг чек гэж л үзээгүй. Гэхдээ манай 95 дугаартай Батнэр лаврах чинь 160 морины хүчтэй мотор авчираад одоогоор тэгээд ганцаараа сууж явж чадахгүй л байгаа. Тэр одоо энэ хөдөлгүүр талаас нь яг ямар өөрчлөлтүүд хийж байна. За одоо ингээд та ярьсантай ингээд зил 130 машин дээр бол ингээд юу зороо том поршин тавьдаг гэсэн гэж байна. Одоо Жарис дээр бас яг юм хүү өөрчлөлтүүд хийж байна уу? Холбооны нөгөө 4-ийн дагуу өөрчлөлт хийхгүй 92-ийн диаметрын поршинтойгоо
одоо дахир голын явуултнаас 92 явна гэдэг ч юм уу. Нэг стандартаа баригдсан. Яг уу дахир гол сайжруулалт хийж байна. За нудруу голын мэдээ шууд өөрчлөгдөж байгаа. Одоо өөрөөсөө янз бүрийн онголтын хугацаатай одоо 240-50 градус, 230 градусын онголтын хугацаатай нөгөө нудрагнууд тавьж байна. Нудраг солихоор шууд мотор эргэлт үүсчихэж байгаа шүү дээ. Одоо мотор макс эргэлт чинь бол 90-60 чинь 7000 гэж байгаа. Тэгэл ер нь бол автодууд нилээгдэж байна. Америкт хийж байна, Австралид хийж байна. Энэ автоспортод одоо энэ хүмүүс чинь машина хүчтэй болгохын тулд тэгэл хаана илүү сайн юм болж байна. Тэр болгоныг л энэ одоо хөдөлгүүр чинь хийж ийнэхээр бол насар миний дөрөнд оруулж ирсэн үе одоо үе хоёр чинь өөр болчиход байна. Мундаг болж. Одоо за тамирчин бол машина тэгээд бэлтэж байгаа. Тэгвэл одоо яг нөгөө нэг тээвэрт явж байгаа автомашинуудаа тий одоо тухайн үеийн жолооч нар ер нь машина яаж бэлддэг вэ? Одоо сая ингээл хөдөлгүүргүй машин аваад өөрөө машина ингэж бэлэн болгоод унж гардаг байсан ингээл нэг чинь тий. Тэгэхээр одоо манай бол жишээлбэл 40 жил улсад ажиллахдаа ажлаасаа хоцорж үзээгүй юм багхгүй. Тэгэхээр тэр үеийн жолооч нар ч гэсэн ер нь ингээд яг бэлтгэл ажилдаа бэлэн байх гэдэг юм бол бас нэлээ өөр төвчний байсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэрэн дээр машинуудаа ер нь яг яаж бэлтэж байсан бэлэн байдлаа яаж хангах. Тэр одоо яг шаргуу хэлдэг л баггүй юу. За нэг төлхөр арихгүй 3-9-с л хийхгүй бол тээврийн жолооч гэж бодохын хэрэггүй шүү болно гэж хэлдэг чинь тэр баггүй юу. Тэгэхээр зэрэг байнга л үзлэг машиныг байнга үзчихэл байнга үйлчлэгийг нэгээл одоо би машина арчаал байна. Арчин гэдэг чинь нэгдүгээрт гимнастик. Хоёрдугаарт нойроос сэргээ. Гуравдугаарт машинагаа хаагаарсан, хугарсан, хаягдсан, гээгдсэн, суларсан бүгдийг харчиж байгаа байхгүй юу? Арчиж явах юм байна. Тий. Тэгэнгүүт хаягдсан болтох юм бол бусган боогаад авна. Тэгээ хугарсан юм байвал за ингээд юм болчих юм байна. Энийг язлахгүй болохгүй гэж мэдээд авна. Нөгөө төгөр өөрөө нойроос сэргээгээд авна ийм ажилтаа байна. Тэгээд машиныг ойр зургийн запас хэлэг бол байж их юм заавал байд юм а. Ер нь машинд нэг цахилгааны юм бол яалтчгүй илүү нэг явж явахгүй болдоггүй. Тийм запасууд байна шүү дээ. Одоо сенснерменхэд заавал нэг явж явахгүй болдоггүй. Транзистор ирлээхэд заавал нэг запасанд явж ил явахгүй болдоггүй нэг тийм хоржонтой запаснууд бай. Цахилгааныг харгалахгүй ч дээ. Хасад руу харахад байнга явахгүй. Нэг коншиг тэгэл яваадаг юм тий. Заавал нэг царцуудаа хасар хараач хагарчдаг шүү дээ. Тэгээд тэр нь чинь заавал нэг авч явахгүй бол хээр эвдрэн шүү дээ. Тэгээд одоо тэр хацар зүрх араа эвдрэхэд өөрөө шууд солиод явах. Шууд солиод явна. Одоо ядуу сөрөнгөө мотор шалгай хоолоод эвдэрсэн шалчууд тэгэд эзүү хөлөө шүү дээ. Тэгэл би тэд одоо яана л болол. За тэгэл намайг чинь за зингэдэ чийл одоо үзэл болоо явцсан нөгөө намайг арай дүртэй л гэлж байгаа. Тэгээ өмднийхээ дэлгээр хэдүүлээ татаж ийлж татсараад нэг сэвэн дарж аваад дээр нь 25 доор нь 75 хийгээл үлдсэн дээр нь сонингийн заас хийгээл тэгэл цагчиж байгаа юм да. Тэгээд яг даралт нь унаад байдаг нэг талдаа жоохон чангараас сулраал байдаг. Тэгээд ямар ч хотоор болоод ирсэн юм яад ахыг хотын бараар гүн баярлалаа гэсэн. Тэгэхээр тэр хаас нь шалгай хотод дэвтэж байгаа юм чи хотод ороод ирэх баярлалаа сайхан. Баяжгараа манайхан мэдлэгтэй жолооч подкастын маань хамтран ажиллагч уулуурхан хүнд машин механизмын сэлбэг засвар үйлчлэгээр мэргэжсэн Parts Network компани. Тий одоо ингэдэг одоо нэг бид нар ч машинд антифриз энтер гэж хэлдэг. Дээр ингээд кино энтер хийж байгаа машинаар ус халгаал хийгддэг тий. Тэрүүд одоо ингээд нэг антифриз тосоол энтер гэж байгаагүй юу? Гэхдээ нэг антифриз гэж юм дуулдаг юм хийж үзээгүй тэр ахмад жолооч нар чийж байгаагүй, би чийж байгаагүй. Одоо мөнгө маань тэр нэг цасан шуурганд нэг баларлуу гуйлингэнбергээд дээрсэн цас шуурах гэдэг нэг ямар шуурах гэдэг ингээд хоёулагаараа цацсан чи өвдгийн удгаар очиад нэг цасан шуурган замаа харахгүй жижигэн жалгуур ороод стермина тастаа ичлаа мэг маа. Тэгээ явж чадах юм байсан. Хоёул усаа асгач. Кавинда сочгээд усаа асгасан цасан шуурганд хамгийн аюултай юу доодоод руу хөлддөг юм лээ. Нөгөө карат болоо кило яг бүгдээр бүгэлдэг учраас онгооч. Доо аржатрим гарант ч үлдчихдэг. Бамбар асдггүй салхин. Хоёулаа ватраа хавтсан. За одоо нэг машинаа усгүй болгож авсан. Хоёулаа нөгөө итгэвтэй халаагаад байна. Тэгсэн нөгөө машин ч унтарцсан. Цасан шуурган машин унтарчд юм. Мэдхгүй ч дээ хоёулаа. Тэгээ аваалраад нөгөө тийг
бас адилхан огтлж яваад. Ингээ хоёулаа маргааш нь өглөө болсноор гараад цасан шуурга зогсчихж байгаа. Эстермен байхгүй, 2 баатар байхгүй. Болчихж байгаа байхгүй. Тэгээ ус тэгтлээр нь хүн юм бодож эхэлж байна. Цас хайлахар зэрэг төрүүчийн нэхэр нөгөө хайл төрүүчийн хайлаад ихэр сүүлчийн бисгээс хөлдөд. Тэгэхээр хоёулаа яасан гэхээр дараа нь мөс ачиж явдаг байсан. Өвөл бол нэг шуудаа мөс, нэг шуудаа мод хамгийн найдвартай. Тэгээ усгүй бол Мөсөө хайлна, цас чинь мөд хайлдаг. Тэр нөгөө антивирус чинь нөгөө биенд мууг хийлдэг байсан. Мэдхгүй одоо Намайг жолоослож байхад ярьдаг байсан. Антивирус гэж байдаг. Тэр чинь нөгөө бүр хасах 60 градус гэж байдаг юм лээ ш. Тэгээ тэрийг нөгөө устай найруулж нэг 40 мөч рүү ч юм уу янз бүр ингээ градусын их баг болгож болдог. Гэхдээ биенд маш хортой гэ. Тэрээс хийдэг байсан. Би бол устдагт хийж үзээгүй. Камаста болоод хүчээр хийсэн. Ялч авахгүй нөгөө термосат мөрсбат гэдэг хэрэг одоо хийх өсөөр ярах байхгүй. Тэгвэл өвөл одоо орой зогсоол усаа хасгачаал өглөө ахаал хийдэг гэсэн. тийм. Ингийн явж байгаа үед бол хучаад дандаа халаач ондог. Бид чинь 50 дуунтай шүү дээ. Тэгэхээр дандаа халаагаал бэрзэн дээр хучаас ямаан дах гэж байла. Ямаан дах тавиал тэгэл халаагаал ер нь нэг за одоо 6 цаг бол асуудалгүй шүү. 6 цаг л сайн бэрзэнттэй сайн тэгээд машин 6 цагт өмсөлдөхгүй шүү дээ. Тэгээ 6 цаг болоход хүний нойрч хангалттай хүн чиг даарж ирнэ. Хүн кавинда дараад авт гэдэг зузаан хөнжилтөд унтаж болохгүй шүү гэдэг байхгүй. Дундын хөнжилтөд унтал. Хүн яг өөрөө кавинда даарна гэдэг чинь машина хөлтөөс байгаа шиг жоохгүй юу. Тэгэл машина хасаадаг. Тэгэхээр дээр удаа тэгжил явдаг байлаа ш. Гардын хатан дахиад ирсэн танаа өдөр унтж байна 2 цагт. Одоо та шөнжин нойргүй гэсэн ч үгүй аа гэж байна. Тэгээд ер нь хүн ядарсан үедээ заавал ороод унтчих. Эдний авдаг гэж байгаа шүү. 30 минут байсан ч ороод цасч унтдаг. Ороод цасч унтдаг. Тийм их. Тэгжиж хүн амардаг гэж ярьдаг. сайн амархан тий. Тий. Шаргууд тэгжлээсэн. Би гайхаад байдیں۔ Одоо тэгэл мэддэг юм зөндөл байд юм билээ дээ. Тийм улсуудаас ч л ингээл бид нар туршлагаа аваад дараагийнхаа хүүхдүүдэд ингээл за тэгдэж шүү гэж хэлээл ингээл яваад байгаа байхгүй юу? Ер нь бол одоо ингээл хамгийн наацхан шихэд одоо хөдөөхээр явж хахад за нэг төмөр салаад унцлаа тий. Нэг юм салаад унцлаа гагнахаар гагнуур байхгүй. Тэгэхэд 2 кумулатороор одоо 24 болгож байгаад гагнуур хийн гэдгийг бол одоо харгын лавгаах бол шоконд орж ирсэн. Одоо тэр тохиолдлыг одоо лавгаахад гаргаж ирсэн байхгүй. Манай ээги одоо манай дүү би тэр хоёулаа хамт 2 тэрэгтэй явж байгаа л салгатын даван дээр харгын лавгаах амаржийнх нь Тэрана явж ирсэн. Тэраны хамарч нь гайхын шовтраад тэгээ шовторчлаар нэг урд амарч ирсэн суураа гараа ичиж байгаа шүү дээ. Тэгээ нэг бандаа суулгацсан. Ингээл яах вэ одоо гагнуур юу байх вэ гэдгсэн ээги. Гол хавгаахаа 2 машиныхаа компьютерыг аваад иргээ. Тэндээс нэг 2 тэрэгнийх нь компьютерыг тайлж тавиал би богинолгож очираад ээгээс нэг холбогч нэг бахтаа авч ирээл тэгэл 24 хол бол масын өгөөл нөгөөтгөөс нь шууд бахаар базаал гагнуур ихэд лавгаах тэгээ дагаж явсан тэр хүмүүс гайхаж ирсэн. 4 тэрэг явж ирсэн. Гэхдээ энэ дээрүүд бид нөгөө ингээл аялын тоглолт моголт гэдэг хөдөө гадаа явж хахад дандаа нэг санг ажихаа мачхуу гэдэг гагнуур гэдэг ус ингэж болд юм уу гэж асууж ирсэн байхгүй. Энийг тэгээд тээврэн жил ашнууд ихэнх нь мэднэ. Одоо 24 бүр том юм гагнуур 36 олж байгаад гагнадаг байхгүй. Тэгэхээр бүр 4 мөрийн лист 5 лист бүр зузааш төмөр гагнаж шүү дээ. Тэгэхээр энийг одоо тээврийн жолооч нар маань одоо нэгэндээ яриад энэ яриа гэдэг чинь дараагийнхаа хүмүүст очин тээврийн жолооч нар болон энгийн үнд ч хэрэгтэй л уламжлалтай яваад байгаа. Хичээл болоод байна. Ер нь бол 2 электрод нартайг явж хахад ер нь гимгүй шүү дээ. Тэгээд бахаар базаал масын бүдүү уцаар өгдөг. Үндсэн гарны уцыг бол жоохон нарийн уц байсан ч бол энгийн уц 2 давхарлаж байгаа л бахаар базаал гагнахад 2 электродоор ер нь бол ханаас юм гаг нь ороод ирэх шүү. Тэр тийм гоё одоо тэр ч одоо мэдлэг юм да тий. Тийм шүү дээ. Босдоо түгэж байгаа мэдлэг, зөв мэдлэг. Тэгээ ер нь бол тэгэл одоо бас нэг бичлэг хийгээ тавьж илээс өмнө гойд явж байгаад анхааруулах дохио гэж. Одоо нэг баруун зүүн дохио том дөрөнд өгөөд байдсан шүү дээ тий. Нэг гүнз төрүүлж. Тэг зүүн дохиол саадтай бай шүү гэд одоо баруун дохиол тэг намайг гүйцэж болно гэсэн анхааруулах дохио. Би ч яг тэрэнд нэг буруу дохиулаад итгэж ороод ч та балгашчих гэсэн шүү дээ. Тэгээд амар айцтай хашралцсан шүү дээ. Тэр чинь зогсоход дохио гэж болно шүү дээ бас. Тэгэхээр энэ ойлгоогүй юу? Тий. Анхааруул дохио гэдэг ерөөсөө тийм. Гэхдээ энэ том тэрэгний араас дагаж явж жижиг тэрэгнүүд ингээд тулчтай шүү дээ. Тулаад на машин гүйцэхээр ингээд айгу ойрхон ингээд бутганаад нөгөө буруу үрэлтэй машин мөр гизвэн шүү дээ. Би бол
ер нь ингээ ойр тойрныхоо хүмүүс юм уу дүүнер мөнэрт дандаа хэлдэг. Хамгийн багтаа нэг 100 м-ийн зайтай явдаг байхгүй том дэргэний араас. Том дэрэг чинь газар үүд бол удаа явна шүү дээ. Тэгэхээр жижиг дэрэгт 100 м-ийн зайтай явж хагаад замын эсрэг услуу машина харахад өөдөөс машин ирж ивэл буцаад орох зайтай байхгүй хугацаатай гэсэн үг. Тэгээд одоо гараад ирлээ гэхэд тэр 100 м жижиг дэрэг бол юу ахаад те ухсгал урд нь орчдөг. Тэгэхээр ер нь бол нэг тиймэрхүү юмнуудыг илүү ойлгодог байгаасай том дэргэний ард битгий тулж яваасай. Тэгэхгүй тулж явж байгаад яг гарч ирээд одоо аваар осоо. Ер нь яг тэгдэг шүү. Дандаа яг ингэ тулж ирчээл бултгнаа хараад идэв шүү дээ. Нэг бол одоо зам баруун иргэжээвэл буруу талаар гараад ирж болдог байхгүй юу? Одоо би буруу талаа өрүүлтэй машин бэрээ явж ивэл үгүй заавал зөв талаараа харах албагүй шүү дээ. Тэр нэг ингээ гараад өөрөө ингээ замын хөвөө шороо байдсан шүү дээ. Тэр илүү нэг гараад машин байгаа үг нь мэдээд босоод орч болно шүү дээ. Тэгвэл тэр бүрэ чаваар. Янз бүрээр үзэн шүү дээ. Ер нь бол аюулгүй байдлыг хангах юм тул тэгэл аюулгүй байдал гэснээс сая манай гомбаахын маань ах бол бас мундаг уралддаг хүн байгаа. Тэгээд ганаах сая ярьж ин л та. За ах нь бол ер нь хариг хазаах хоёроос бол айж үзээгүй. Гулгахаас л айдаг байсан гэж ярьж ин л та. Тэгэхээр таад бас одоо энэ тээврийн цаг хугацаанд ер нь ийм эрсдэлтэй байдалд энэ ноцтой байдал ер нь орж ив. одоо машин хаяад үсрий гэсэн бодолтой тийм юм тохиолж л байлаа шүү дээ. Одоо аранга юу Завхны Загстан даваан дээр одоо Дэвөтө Шиланцд одоо манай бэлэг жаргал гэдэг шонт гэдэг үтэйгээ явж байгаа алтаад гөлөөн дээр уулын цэп хийчээд явж байгаа шүү дээ. Цэп хийгээл явж исэн чинь Загстан даваан яг наатлын нэг мөргүүдээр очиод алдаал хойш авахарж байгаа юм чи. Тэгэл тэрүүхөө оронд нөгөө шонт маань яг нөгөө бууцсан явж байгаа шүү дээ хажууд. За минь алдвал юм шидэрээ гээл. Тэгэл алдаал палк шитгэж чинь палк гэж нөгөө аваал шидээд байгаа чинь нөгөө хөндлөн мөснөгүй гөлөөн дээр чинь. Тэгэл хойшоо хараад чиргүүл хараад хүн чинь ингээл бодоод эхэлд юм билээ шүү дээ. За хэрвээ чиргүүл баруун тийшээ яваад Загстан даваа чинь доошоо огцсон шүү дээ. Тийм. За тэгвэл тэгээд одоо үсрээд буухаас өөр зам байхгүй шүү дээ. Ер нь яг л тийм бодолтой хүн бол ер нь нөгөө эцээцэд бол яг хав машин техник бол одоо яг хав тэгээд янз бүр яг тийм болсон үед бол одоо орхиос өөр зам байхгүй. Хүний амнаас гэдэг чинь нэгчээд бай. Тэгэл яг хэрвээ чиргүүлийн бүхс буруу тийшээ яваад үсрэндээ л гээд бодолт төрд юм бэл. Тэгэл явсаар хагаад нэг залж явсаар хагаад яг тооромж гიშгээд ухахаар урд дугуй барьчихж байгаа шүү дээ. Тэгэхээр залгаддаггүй байхгүй юу? А тэгэхээр бас тэрний нэг дэвүүний нэг давуу тал юу гэхээр нэг урталтаа нөгөө бетон мембран гэж байхгүй. Гар тооромж татангууд бетон мембран бариад урд дугуй чөлөөлөгдөнгүүд залаад ухарчдаг байхгүй. Тэгэхээр одоо чиргүүлийн тооромж хийж байгаа том дэргэнд. Тэгвэл одоо гөлөө мөлөнд дараалтахад бол чиргүүлийн торомжоо татаад ухраад жоохон засалт хийгээд явж гэдэг юм уу. Сандарсан хүн бол бас тухайд жоохон самбаачлах хугацаатай л баймаар юм билээ. Тэгээ ашгүй тэгээ ингээл яг зөв залаа чиргүүлийн бүкс ингээл зөв тийшээ яваал хаш нөгөө ирэг дээрээ тулаал зогсож байгаа юм чи. Тэгэл тэрий чи ингээл шороо засаад ингээ шороо асгаад бүр ингээ янзын ингээ зам татж байгаа л. Тэгэл гар дээр чи нэр нь гөлөөтэй зам ам дээр бол тэр нь хамгийн найдвартай тийм. Одоо тэр замаа ажилтлаг хөө мөвөөний шороо мороо гаргаж байгаа. Тэгээ за яг ингээ нөгөө дугуйны мөрний хэмж байгаа шүү дээ. Тэргээр ингээ шороогоор ингээ асгаж байгаа л тэгэл ер нь гарна. Тэгэхгүй бол тэгэл гөлөөн бол аюултай шүү дээ. Гөлөө шавар хоёр бол нэг алтахад ямар ч жолоодлоогүй. Дугуйрах шээргээд ахтал хоошоо гулсаад байт юм шүү дээ. Аюултай шүү тий. За одоо ингээ нөгөө хотчлолтоос болоод машины хөдөлгөөн нэгт маш их болцсон тий. Тэгээ тухайн үеийн жолооч нарын соёл, дүрмийн мэдлэг, дүрмээ мөрдөж байгаа байдал одоо үетэй ер нь ялгаа зааг нь ямар хуу санагдаж байна. Тэр үед дүрмийг маш нэгт мөрддөг байсан шүү дээ бид нар. Одоо энэ сүүлийн үед цагаан шугам гэдгийн учрыг би олохоо байчаад байгаа. Бидний үед чинь цагаан шугамыг давж болдгоо. Тийм дүрмтэй байсан шүү дээ. Явгооны цагаан шугам тэр гарцны жижигхэн гүүбрэл одоо давхад 5 хүн дайраад алчлаа гэл 25,000 төгрөгөөр шууд торгодог. Ямар ч өчиггүй байсан шүү дээ. Тэгээ одоо тэнхилгийн цагаан шугам давж болохгүй тэр чинь урсгал сөрнө. Шууд л 25,000 төгрөгөөр торгодог. Ер нь тийм одоо та адилхан ярьж өгөх тийм байхгүй шүү дээ. Шууд л. Тэгээ одоо би ингээ машин бариад явахгаар нөгөө миний болохгүй гэж бодож байгаа юмар чинь шууд дахиад гараад ирэхээр мөргөлдөчих гээд болдгоо, явж болдгоо. Ингээ би машин барихад хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр дөрмөнд өөрчлөлт орлоо гэхэд цагаан шугамаа давна гэж баймааргүй юм. Би эсвэл бүр их хоцрогдсон дүрмээр яваад байгаа юм уу? Учраа мэдгэн байчаад байгаа шүү дээ би чинь. Үргэлжлэн цагаан шугамыг л өсөө давахгүй гэж яддаг шүү тий. Давахгүй. Тэр явган хүний хөндлөн цагаан шугам, үргэлжлсэн цагаан шугам давдаг тийм хууль байхгүй. Хүн дайраад алчлаа гэдэг тийм залт
байсан шүү дээ. Бид нэр шууд цагта та хүн дайраад алчлаа хүн харагдахгүй л. Тэгээд тэр шугамны цаана явган хүний гарц байгаа учраас тэнд байгаа хүнийг дайраад алчлаа л гэж зүүр хэлж бид нэрийг тэгэл доргодог. Тийм байсан шүү дээ. За тэр үед бас илүү чанга тийм байсан байна. Тий одоо ч гэсэн бас тэрийг яг уг нь бол замын хөдөлгөөнд зааж байгаа байж байгаа. Гэхдээ тэрийг бас жолооч нар бас мөрдөх хэрэгтэй л дээ. Мөрдөлт муудсан байна тийм. Мөрдөл муутай байна. Миний бодлоор бол яа жоохон манайхан тэгээд нэг жоохон соёлгүй ороод байна гэж боддتي. Соёлгүй. Тэ? Одоо би ингээд нөгөө 5 дугаар зооны төмөр зам фрезерээр хуучин гардаг байсан шүү дээ. Одоо хүн бүртээ болсон. Тэгэхэд хуучнаар нь байхад төмөр зам яваад хаалт хаачхад тэнд би одоо толгоотоос ирж байгаа урсгалыг өнгөрүүлэхийн тулд одоо ингээд нэг машины заа гаргаад зогсоход арын нөхөр сигнал татдаг байхгүй. Нэгэнт би тэр уулзрыг нэвтэрч чадахгүй учраас тэр толгоотоос ирж байгаа машинууд таван шарлууга явж илвэ гэлтэй. Зайгийн шагуулах гэдэг юм. Тий, тэгэхээр л бүр ингээ араасаа тулах гал. Ер нь айгүй тийм бухимдалтай айл явд юм байлээ манай жолооч нар. Тэгээ одоо ингээд тээвэр хийж байгаа холын тээвэр хийж байгаа залуу жолооч нар их байгаа тий. Тэгэхээр одоо ингээд манай хоёр ингээд туршлагатай жолооч маань залуу жолооч нартай одоо юу зөвлөх вэ? За хөдөө явахдаа хол явахдаа машина хэрхэн бэлтэх үү? Хэрхэн аюулгүй явах хэвээр вэ? Машинда заавал авч явах хэвээр юмнууд юу байна вэ гэдэг талаар залуу жолооч нартай зөвлөгөө өгөөч. Одоо ер нь сүүлээд тэр нэг машины ижүүрдлгээд нэг юм байна та. Тэрийгэ заавал авч явах хэрэгтэй баг. Гэхдээ ер нь машины үйлчилгээ машиныг эвдэрлээс хамгийн их авч хамгаалж явдаг юм үйлчилгээ шүү дээ. Тослогоо үйлчилгээ. Би бол одоо ер нь Улаанбаатараас гараад Говьалтаа очоо болоход Говьалтад нэг маслаа солилцохно. Нэг цэгэн тослогоо гэж одоо ярьдаг болсон байлээ. Дээр үүдээ шипрезер тосолдог байлаа шүү дээ. Тэр үнийг хийчихнэ өөрөө хийчихнэ. Хоолоо хийж хоорондоо хийчихдэг байхгүй юу? Тэгээ буцаж ирээд маслаа дахиад солиод шахалтаа хийгээд явхад ялангуяа цаапыг бол ер нь байнга тусалж явахгүй бол өрүүлийн аппарат гидр нуцаас бол тестгүүдтэй. Ер нь тэгээд одоо Кевинд хамгийн наацах юм шиг нэг одоо бол яг газан бэлтгэдэг болчихсон тий. Нэг галт байгаа газан бэлтгэдэг бол тээврийн жолоочийн суудлын авд бол байнга явж байгаа хэрэгтэй. Гэхдээ одоо хизээ юу тахаар янз бүрийн за нэг техник сатаад нэг цэдбэг захиал хооронд тэгэхэд Кевинда нэг аяг цайшгүй хийгээд хэмжээний ойр зургийн хүнс бүхэл юм бүр илүү сайн. Ялангуяа галт байгааг л илүү авч явах нь зөв юм болов. Хоёр тэгвэл тэгээд одоо мэдээж зам хөдөлгөөнөд соёлтой оролцох хэрэгтэй. Одоо гэрлээ сайхан шилжүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг жоохон манайх ч ингээд өөртөөс ирж байгаа нөхөр гэрлээ шилжүүлэхгүй болохоор уурлаад зам амаа гололдсон шүү дээ тий. Яг тухайн үеийн хүний уур хурж байгаа боловч тэгтээ хэрвээ тэрээс болоод янз бүр аваар хаслах гарвал яг. За тэр хүн мартаар гэрлээ шилжүүлэхгүй байж болно. Санаатаа самсургүй янз бүр байж болно шүү дээ. Тэглээгээд өөрийнхөө игнийгээ бариад айл болох аян нөхөрч ирнэ жоохон эвгүй нөхөр явж шөөгээ замаа чөлөөлөд өнгөрүүлчих гэдэг юм уу. Нэг нэгнээ жоохон хүндэтгэж харьцаад байвал энэ зам хөдөлгөөн илүү гоё холоо хөдөө тээврийн замд аваар осод илүү баг гарах болов. Тэгээ тээврийн жолоос дүүнэртэй захиж хэлэхэд бол тэгэл одоо яг Бацангилахын хэлдгээр үйлчилгээгээ хоттой маш сайн хэрэгтэй. Замд гараад ер нь бол ястаа нөгөө 3-9 төлхөр барихгүй гэж. Одоо хаа хөрдийн одоо Говьалтаа юм уу Баян онгор өөрөө хааж яваад ирсэн ер нь бол очих газраа хүртлээ бол буугаасаа одоо тойрол машин тэргээ дугуй муугаа шалгаад юмаа тойрж ирээл явна уу гэхээс биш замдаа засар хийгээд явна замдаа маасалтаас ингээл солиод явна гэдэг бол өөрөө бол бас жоохон хэцүү. Солих газрыг бол төв зүрэн газраа солино маастас байгаа газар ингээд тэгж л явуул үр дүнтэй болоо. Зарим залуучууд маань ингээд хөдөө маасаа солиод зогсож харагдчихдаг байхгүй. Гэхдээ нэг ярцваанхаа шүүрнийхээ ярцвааг алчвал одоо яах вэ тий? Хотод бол одоо болт молтын солиод ярцваагийн сэргээн ч гэдэг юм хөдөө тэр хүн байхгүй бол тэгээ тэр хүн бас тэнд 1-2 хоног саатан ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол замд үйлчлэгээ хийх биш. Хоттой маш сайн үйлчлэгээ хийж гарч байгаараа гэж тээвэр хонжлооч нарт. Одоо захимаар энэ залуучуудаа. Одоо тэгээд бас юу очлаа те зөвхөн тээвэрч гэлтгүү Монголын манай нөгөө юм дотоодын аялал жуулчлал айгүй бүр юм өргөн дэлгэр болчлаа ш тийм ээ. Одоо ялангуяа наадмаар хүмүүс бараг л хотоороо бүгдээрээ ингээл орон нутгаар аялж байна. Тэгэхээр ер нь ингээд орон нутгаар аялж яваа жолооч нар маань ч гэсэн ялгаагүй л бүгдээрээ нэг өөр юм машин унаа явж байгаа. Тэгэхээр ер нь ингээд хаана хонож явбал зүгээр эдий хаана хонохгүй байвал бас зүгээр эдий өвөл цундаа яланч тий зүгээр эдий ер нь тиймэрхүү тал дээр энэ жолооч нартай хэлвэл ер нь бол өвөлч бай зонч бай ер нь жоохон нүмер газар л ер нь хайтахан байт юм да тий
Уулын одоо ингэр газар хонж. Уулын ардаар бол одоо зумч одоо нэг майхнаа бариад хонсон ч салхи сэвэлзээд ямар ойлг байх вэ тий. Ер нь аль болох нөмөр газар. За өвөл бол угаасаа нөгөө тээвэр тавьж яах яг нэг хондог гэдэг газруудтай шүү дээ тий. Одоо ялангуяа солготын даваал яг цаад доор нь ямар салхитай байсан тэнд юусоо пүнк гэдэг ингээд ямар салхихгүй байж байдаг. Тэгэхээр ер нь аль болох ээвэр нөмөр газар л хоногоо тааруулж явуул зүгээр. Одоо тэгэл орон нутгийн маань одоос нөгөө аялал жуулчлалаар дотоод ингээд явж байгаа хүмүүс чинь бол хоног газараа тооцоолох хэрэгтэй байхгүй тий. За өнөөдөр эндээс гарсан бол бид нар хар орны тэрявд хононч гэдэг юм уу тий. Маршрутаа ер нь ингээ гаргачаад явуулсан. Гаргачаад явуул нь илүү үр дүнтэй. Мэдээд тэнд наан маань хонох газар гарна. Гэхдээ энд хонлоо гэхэд ер нь аль болох ингэр газар л ингэр тэгшгэндүү газар л хонж өнжиж явуул ер нь илүү зөв юм болов гэж бодсон. Бид нар чинь үрд мэдээж одоо тээвэр тавьж явахдаа хазгаа газар унтах гэж юм хазгаа хавьнд унтах хэцүү шүү дээ. Яаж утсан тий. Тэгэхээр ингээл явал аль болох тэгшгэн газар машинаа байрлуулад тэгээ өвөл бол аль болох нарны өөдөө харуулад унт чинь өглөө эрт нар кави алхаар тэгэл одоо босоол явчихна гэдэг ч юм уу. Тэгээ аав нэг тэгдэг шүү дээ нөгөө давны хонд ер нь дээр үед тэгжсэн хөгсчүүл чиргүүлтэд эрэхтэй ч явна бид нар чинь тэгээд хоёр давны хооронд онж болохгүй. Бороо ороо цас орох юм бол хашгаач галтгүй. Яг үнэ тий. Энэ говь талд нэг сайр байдаг шүү дээ. Тий. Тэнд будалж болтгоо. Тэр чин бүр хичнээн сайхан нартай байж байгаад гинтх ус ороод ирдэг. Одоо тэр ээвэн тэр шаргын хоолон тэр одоо нэг давуулгад нар хийцэн байгаа шүү. Тий. Тэд нар чи гинтх ус ороод ирдэг байхгүй юу? Тим газар их гимтэй байдаг. Хөгсчүүл болдгоо л гэдгээс би тэр ээвэн атлын өндөр таарчлээсэн юм аа. Зүгээр тийм уулцсан ус урсал ороод ирдэг. Тэгэхээр тэр хасаг таарган дээр бороо орохоор тэрний үер тэр говийн дээр нартай газар ороод ирчих واخгүй. Тэгэхээр тэнд усанд дайрагдах магадлал байна. Тэгэхээр хөгсчүүлч сайн мэдж байгаа нэрийг тийм газар хонж болохгүй. Хоёр давааны хооронд юм уу уулын хооронд хончих юм бол цас юм уу бороо орчвол маргаас нь ажиж байгаа. альч тал руугаа гарахгүй болох нь шүү тийм ээ. Тийм учраас болохгүй гэж. Тэр хөгсчүүл танаа маа бод айхтарсан тийм ээ. Хамаа тоол одоо юу. Тэгээ ер нь миний арыг дааж одоо ингээд 40 гаруй жил тээврийн дэрэг барьж явхад арын мандаажсан манай гэр юм. Одоо эрэхтэл хоол ундны бүх материал бэлдэнэ. Тийм ээ. Тэгээ дэрэ нэг аваад хамгийн хэцүү юм гэхээр миний хөвөнтэй дээл хөвөнтэй хомдоо яриг угах гэж байсан гэж байна. Тэр чи их тоосолцсон тийм ч одоо нөө байн тийж угаачтай тэр үд чи одоо машин тийм иглэгч байсан. Тэгж ярьдаг шүү зайлвал. Тэгээ тэр хэдэн хүүхдээ би чи мараг өсгөлцсөн юм шүү дээ. Хүүхдүүд маань тэгэл өөрснөө ээжийнхээ үгээр л хүн болцоож байгаа. Тэгээ би боддгийн тээврийн жолооч хүний хүүхдүүдийн хамгийн баяртай одоо бол мессеж гэж ярих юм да хамгийн баяртай одоо хүлээж авч байгаа мэдрэмж нь бол аав ирлэгдэг үг. Тийм ээ? Ээжийнх нь хувьд бол аав нэрлэгдэг үг юм гэж боддог шүү дээ. Машинууд чагнаж яддаг байсан нэлийн холоо сонсогдоход манай хүүхдүүд гүйж ирээд тэгээд аавыхаа чихд суугаад машинд ортог. Та нар бас тийм л байсан. Тэгэлгүй. Тэгээ аавыхаа нөгөө борц өнгө ухдаг. Тийм байсан. Тийм байсан. Одоо маах ч нэг 7 буудлын байсан. 5 буудлын дээшээ чинь жоох өгсөрөхгүй. Тэгээ аавын машины дууг бид нар сонсоол тань. 5 буудлын руу 30 өгсөөл ирэнгүүт бүгдээр ирлээ гэж орилол гудамжны үзүр рүү гараад ирнэ. Тэгээд аав зогсоод гудамжны үзүр дээрээс бидэд бүгд кавинтны суугаад тэгээ гэртээ ордог байсан. Тий. Нөгөө сэлчэр чинь арай содон дутал. Тий, урдаа ямдантай. Тэгээ миний чи хүнд ямдантай байсан бүр тийм дутаа тэгээ. Тэгээд би хүүхдүүд тэгжил тэрүнд л их баярлал байхгүй. Тэр үе чи ямар утас шуурн суух мессеж жоох шүү. Тэр үе яг үнэн шүү. Хөдөө яваад ирэхэд бол яг аав ирлээ гэж одоо хүүхдүүд яг л баярлаа л. Тэгж бодоол эд юм ээ. Одоо тэгээ хэдэн ач нартай л үйлчилж байна. Одоо ингээд хүмүүс жолооч нар тэр одоо аялаа явж байгаа хүмүүс тэр хэрхэн ер нь ядралтаа сэргийлэх хэрхэн яаж амарч унтаж явуул ер нь зүгээр байдаг вэ? Энэ талаар зөвлөгөө шүү дээ. Өглөө эрт гарах хэрэгтэй мүү? Нэг бол өдөр түнд замдаа гарах хэрэгтэй мүү? Би бол ер нь ингэдэг юм. Би ер нь орой 10 11 цаг гэл унтна. Нэгдүгээрт орой гялвалтгүй. Хоёрдугаарт шүн хүмүүс их явдаг байхгүй орой үдж. Тэр үеэр нөгөө гялвах гэдэг. Тийм учраас би ер нь 10 цаг гэд эрт унтчихад 11 гэд
Өглөө 4-5 цаг тусаад явахаар тэр машин ч одоо би явъя гэдэг шиг санагдаад байт. Тэгээ нэг өглөө нэг 4 сард нэг дөнгө сайхан үүр тэмдгэрээд нэг болжуурж иргэж яхад гата. Тэр ямар сайхан. Ямар ч симфон хөгжимтэй зүрдэршгүй. Нэг буугаад нэг суняагаад нэг за нэг сайхан тэрийг ч одоо ярих юм байна. Нэг хөл дүүр аазтай өнжи дүүрэн тоостой. Борхоо нэг хаяаны дуурах чинь хэмж байгаа борхоо чинь гон гэж мөн ч гоё шүү. Ороод харахаас гоё дуурай шээ тий. Гөө сайхан шүү. Тийм ерөнхийдөө өглөө тэгээд бороо орсны дараа ч юм уу машин хүчтэй байдаг гэдэг төвчнөр ерөнхийдөө гадаа бол ингээд сэрүүхэн болцсон байгаа тий. Тэгээд сэрүүхэн болцсон байгаа гэдэг чинь мэдээж агарын нэгт энтер ихсэн байгаа. Тийм учраас хөдөлгөөний дүүргэл сайжирсан тэр хөдөлгөөс хүчтэй байдаг тал байгаа. Баяр магадгүй одоо тэдний сэрүүхэн болохоор л тэр өглөөгөр л машин чигтэй сайхан байт юм. Тэгээ өөрөө нэг ядарга гарцсан босоод их сэргэлэн сайхан байна. Өдөр явж байгаад ер нь нойр хүрх шинж байгаад ядрахад юм бол ер нь баг нэг ивших юм бол баг буугаа суунях. Нэг бол зам хажир руу гараад 15 минут унтахад ч баг нэг 8 цаг унтсны дайны би хөнгөрөн шүү дээ. Гүн жоохон ноцороод ирвэл тэгээд нэг бол замаас жоохон дов хийчих. Нэг бол одоо нойроо сэргийх өөр ямар арга машин тэргээ тойрж алхаад сунаагач гэдэг юм уу те. Одоо цаг үеч масаа өөр болчихлоо шүү дээ. Эдний аав хэлдэг байхгүй тэр ядарч байвал яг ороод сад нэг 30 минут ч л ороод заавал унтчих байхгүй. Тийм л за би ч нэг өдөрт ороод ч нэг хараа засаагүй зүгээр бүхлээр бол унтчих юм аа. Ер нь нэг унтаал сэргэд бие хөнгөрөл нэг цаг харахад 15 минут сайн 20 минут унтсан мэт юм. Гүмс ах. Ер нь тэгж л явах хэрэгтэй. За ингээд залуу жолооч нартай ингээд зөвлөгсөн хоёр туршлага жолоочтой баярлалаа. За тэгээд сайн жолооч гэж яг ямар хүнийг хэлдэм бэ гэд нэг хариулт хэлээ. Тэгээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлье. Таны хувьд одоо сайн жолооч гэж яг ямар хүнийг хэлдэг вэ? Би одоо сайн жолооч гэх юм бол за машинаар бол сайн мэдээ сайн барьдаг байж болно. Ер нь яг үүрэгт ажиллаа цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэж байгаа үнэгээ сайн жолооч байгаа. Тэрнээс биш тээврийн жолооч бол тэгж хамаагүй яарад дахиад байдаг ажил биш. Яг тэр хүлээсэн үүргээ яг хугацаанд нь хожигдуулахгүй бүрэн бүтэн гүйцэтгэх хэрэгтэй. Тэрнээс биш тэгээ нэг уралдааны машин шиг дахиж болохгүй шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Уралдааны машин бол өөр. Тээврийн дэрэг гэдэг бол өөр. Хэрвээ саатал гаргах юм бол хичнээн хохирлж учруулна гэдэг шүү дээ. Тэр үний ачаа бараанд чинь тийм ээ. Тийм байна. Тийм учраас яг жигдхэн ер нь тээврийн дэрэг хурдалсандаа биш зогсохгүй явсандаа л цаг өддөг шүү дээ. Гомбоохийн хувьд бол сайн жолооч гэж яг ямар хүн Сайн жолооч гэдэг маань тэгээд ер нь том тэрэгтэй ч бай, жижиг тэрэгтэй ч бай хүрэх хэвээр газараа аваар осолгүй машин тэрэг сааталгүй хурж байгаа жолоочийг ер нь бол сайн жолооч гэж хэлнэ. Түүнээс одоо манайхны мэдлэг яснаас байгаа шүү тий. Сайн явж ирүү гэж асуудаг болохоос чи хурдан явж ирүү гэж асуудаггүй шүү дээ. Тэгэхээр хүн сайн явж очихын тулд аваар осолгүй сайн явах хэрэгтэй. Явах л одоо явж байгаа жолоочийг л одоо сайн жолооч гэж хэлнэ дээ. Ер хизэнээсээ тэгдэж шүү. Тэ сайн хурдан явж ирвүү гэж хүн асуудаггүй, сайн явж ирвүүл гэж асуудаг юм гэж өөр хооч өвгчүүл тэгж хэлдэг шүү. Тэ одоо тэр чинь яг л одоо үнэн үг юм чи одоо тэгээд. За мэдлэгтэй жолооч подкастын маань энэ удаагийн дугаар өөр өндөрлж байна. Анхны дугаарыг маань салхийг хагалж оролцсон эрхэм хүндтэй хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчийнхаа гарын бэлгийг гардуулъя. Хөдөлгөөн бүрт хамтдаа Win Parts. Баярлалаа. За дүүнэрийнхээ цаашдын уран бүтээл нь өндөр амжилт үсээд алтан шар зам нь үлзийтэй байх л дугай гэж өрөөё. Хураа. За ороо тэгээд энэ захан мэдлэгтэй жолооч подкастынхаа анхны зочноор одоо аавынхаа хамт ажиллаж байсан Бацангил ахтайгаа оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд орон нутагт яваа бүх одоо жолооч нартай алтан шар зам нь үлзийтэй байгаа аваар ослого сансан газараа саадаг өрх болтгоо гэж хүсээрэй доо. Хураа баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа хэдүүлээ дахиад уулзуулна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За ингээд манай подкастыг лайкад дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Баярлалаа. Баярлалаа тэр баяртай.